Коронавируст халдвар COVID-19-ний үед олон нийтэд хүргэх зөвлөмж. Коронавируст халдвар COVID гэж юу вэ? Коронавируст халдвар COVID-ийн товчилсон үг нь CO буюу корона, V буюу вирус, D нь Disease буюу англиар өвчин гэсэн үгийн нийлэмж бөгөөд бүгд найрамдах Хятад ард улсын Ухаан хотод анх тогтоогдсон коронавирусын шин төрлийн халдвар төвчин юм. Халдвар дамжих зам. Халдвартай хүн ханиах наатах үед агаар туслын замаар, бохиргаар, эд зүйлсээр дамжих замаар. Халдвар авсан үед илрэх шинж тэмдэг. Халуурах, үнэрлэх, амтлах мэдрэхүй алдагдах, ханиалгах, хоолой өвдөх, хамар битүүрэх, ядарч сулдах, амьсгал давчдах, цэр гарах, булчин өвдөх, толгой өвдөх, бөөлжих, гүйлгэх. Коронавирус халдвар ковидаас хэрхэн сэргийлэх вэ? Амны хаалт зүүх, хүн хоорондын зай баримтлах 1.5-аас 2 м. Гараа тогтмол халдвар гүйжүүлэх, сайтар савандаж угаах. Олон хүн цугларсан газраар явахгүй байх. Халуун бүлээн шингэн, ойр ойрхон уух. Давс, нимбэх, сооттой бүлээн усаар ам хоолойг зайлах. Тустай аяг хэрэглэх, тагтаа аягтай байх. Аяг халбгаа халуун усаар сайтар угаах. Нүд ам хамартай гар хүрэхгүй байх. Ханайж, найдаж байгаа хүнээс хол байх. Гадуур явахдаа бэлий өмсөх. Босодтой гар барих, үнсэлцэхээс зайлсхийх. Сайн унтаж амрах, тайван стрессгүй байх. Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх. 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх. Гудамж талбайд шүлс нусаа ил задгаа хаяхгүй байх. Коронавирус COVID-19-өөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцинд хамрагдах юм. Иймд та COVID-19-ний эсрэг вакцинд хамрагдаж өөрийгөө болон хайртай гэр бүлээ халдвараас хамгаалаарай.